Сайн уу? Өнөөдөр бууцаг ирхэн цэвэрлэж өлдөөх талаар хийж үзүүлье. Миний хувьд болохоор 2 кг бууцаа авсан байна. 2 кг нь ерөөдөө нэг тав дүүрэн болж илээ. За эхний алхам бол цэвэрлэгээ. За бууцааныхаа үндсүүдийг бүгдээрийн салгаж авна. Шинэ ургацын ноог зөв хөлтөөгөөд хоолндоо хэрэглэвэл хөдөлгөөрөөс шууд худалдаж аваад хэрэглэснээс хамаагүй илүү шинэ жилтэй байгаа. За одоо навчид ногоогоо усанд хийж цэвэрлэе. За 1 литр усанд 1 давс халбаг гэж тооцоод усаад тааруулаарай. За ингэж бууцаагаа хийгээд 15 минут твтэнэ. Зориултын ногоо угаагч шингээ ашиглаж болно. Гэхдээ навчид ногооны хувьд завсраар нь орох магадлалтай учраас би энэ удаад хэрэглэхгүй байхаар шийдлээ. За бууцаагаа 15 минут цэвэрлжлээ. Ямар бохирдолтой бас гарч байгааг харж байгаа хаа. За дараагийн алхам бол дахиад 5 орчим минут цэвэр усанд твтэнэ. За бууцааны суперфуд буюу навчид ногоо дундаа хамгийн супер ногоо гэж нэрлэгддэг. Болгоод, түүхийгээр нь, салаатанд, смутинд гэд бүх төрлөөр ашиглаж болдог. Шим тэжээлийн хувьд цусан дахь сахарыг бууруулж хавтраас урьдчилан сэргийлэх гэх мэт эрг нөлөөтэй. За ингээд бууцаагаа гоё цэвэрлжлээ. Хоёр дахь алхам бол ялцлах. За бууцаагаа нэг 40 секунд яг буцалсан усанд хийгээд тэгээд мөстэй усанд хийж болгох процессыг зогсооно. За ногооны өнгө гоё сэргээд ирж байгааг харж байгаа. За бууцаагаа уснаас нь салгаад ерөөдөө бол шахаад бүр ингээд ус гарахгүй болтол ингээд сайн шахаж өгөх хэрэгтэй. Нарийн ногоог онцлогоос нь хамаараад 3 хүртэлх минут ялцалдаг. За бууцааны хувьд гэх юм бол яг 40 секунд ялцлах хэрэгтэй. За 3 дахь алхам савлгаа. За бууцаагаа хуурай олтол маш сайн усын шингээж арчиж өгнө. Хоол хоолнд хийхээр жижиглээд хэрчсэн. Учир нь юм бол одоо хоол их болгондоо бууцаагаа гаргаж ирээ температурыг ингээ алдагдуулаад хэлбэлзүүлээд байхгүй гэсэн үг. За ингээд шахчих явцад одоо бууцаанаас ус гарч ирэх юм бол усаа бас сайн шүүн. За усаа шүүснийхаа дараагаар сайн вакуумжуулаад дотор нагааргүй болтол нь ингээд сайн савлах хэрэгтэй. За мэдээж ногооныхоо он сарыг бичээд хөлдөөно. За хамгийн сүүлийн алхам бол хөлдөөно. Энэ шар юу вэ гэж гайхчиж магадгүй нь болохоор нугсан хөлөө байгаа. Хөлдөөцөн тэгээ хоолндоо нэг ширхэр нь хийгээд хэрэглэх боломжтой. За үзсэн баярлалаа. Баяр таа.